Эрхэм үзэгч та бүхний амрыг ирье. Сүлд тооны дэргэдээс нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хил хамгаалах байгууллага анх удаага гэрээ дахлагчийн сургалтыг амжилттай зохион байгуулсан тухай үзүүлэх болно. Энэхүү сургалт нь дотоод эргийн сургуулийн ахлагч мэрэгжлийн боловсролын сургуультай хамтран 9 дөр нэмэх нь 3 хөтөлбөрийн хүрээнд явагдсанараа онцлогтой. Уг сургалтыг төгссөнөөр хугацаа цэргийн албаагчд маань хил хамгаалах байгууллагын ахлагчийн бүрэлдэхүүнд орох бөгөөд тэдгээрийн үр гүйцэтгэх эрх зүйн орчин, цалин хангамж, орчин нөхцөл, нийгмийн хамгаалал зэрэг асуудлууд зохицороо шийдэгдсэн. Өмнө нь бол одоо манай дээр одоо хил хамгаалах байгууллагын хэмжээнд цэргийн гэрээ талбыг байлдагч төрүүчээр хаах журам гэж байсан. За тэр журмаа шинжилээд хугацаа цэргийн албаагчд маань шууд одоо хил хамгаалах байгууллагад яг одоо үндсэн офицер ахлагчийн хэмжээнд одоо очиж одоо ажиллах юм боломж нь бүрдэж байгаа юм. За Монгол Улсын их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Алсын яра 2050 хөтөлбөр буюу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 7 дугаар бүлэгт дархан хил зорилт байгаа. За энэ зорилттой уялдуулаад Монгол Улсын хууль зүйн дотоод эргийн сайдын 2021 оны дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын хил хамгаалах байгууллагын хөгжлийн стратеги бодлогын 6 дугаар зүйлийн 6 дугаар хэсэгт хүний нөөцийн чадхыг бэхжүүлж мэрэгсэн хилчдэр хил хамгаалтыг зохион байгуулах гэж заасан байдаг. За үүний хүрээнд 2025 онд хил хамгаалах байгууллагаас хамгийн анхны одоо энэ гэрээ хилчдийг бэлтгэх, гэрээ дахлагчийг бэлтгэхийн сургалтын төв маань зохион байгуулагдж байна. За дотоод эргийн сургуулийн ахлагч мэрэгжлийн боловсролын сургууль төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэдэг. Тэндээс одоо хилийн албаны техник гэж байгаа. Хилийн албаны техник маань болохоор 7 төрлийн хөтөлбөрийг боловсруулж байгаа. За тэндээс одоо бид бүгдийн өнөөдрийн гэрээ дахлагч нар маань болохоор хилчин мэрэгжлэр төгсөж байгаа. За хилчин дотроо хил хамгаалах ерхий газартайгаа хамтраад хилчин дроны оператор, хилчин тохиолдол хяналтын ажилтан, хилчин ахлагч гээд хилчин жолооч гэх мэтийн 5 төрлийн хөтөлбөр боловсруулан одоо энэ сургалтыг зохион байгуулж явуулж байгаамаа. Энэ удаагийн сургалт хэдийн цэргийн техник 164 дугаар ангийн сургалтын төвд зохион байгуулагдаж, хилчин ахлагч, хилчин тээврийн хэрэгцэл шалгагч, хилчин дорооны нисгэгч, хилчин тохиолдол хяналтын оператор, хилчин жолооч гэсэн 5 мэрэгчлэр хугацаа цэргийн албаагчдыг сургасан юм. Жолооны анхны хичээл инхүү эхэлж, байлдагчид тэмүүлэн анхны дадлагаа хийсэн сэтгэлээ хуваалцлаа. Жоохон хаалцлаа. За байж. За консогш. За. Одоо энийг жоохон зөөлхөө авах шүү заяа. Зөөлхөө аваад хаазаа жоохон зөөлрөө жиг дүгэн шүү. Амар огцсон хөвчөхгүй. За одоо энийг аваад конс аваад энийг аваад тэгээ хаазаа энийг аваад нэг араагаараа 8-ын тоогоо. Хаазаа жигэд өгөөд шүү. Бүр анх удаа л барьж үзлээ. Тэгээд би бүр амар хэцүү байх гэж бодчихсон. Гэтэ бас бодсныг бодвол бас гайгүй байлаа. Бас зааж өгж байгаа багш маань бас сайн багш байлаа. Тэгээд бодсноос бол гайгүй байлаа. Би сарын дараа таны гэрэг мотоцикл дээр бүр илүү сайн туршлагатай болсон байх хаа. Анх удаа ингэж унж байгаа юм чин сарын дараа бүр илүү сайжирсан байх. Би бас машин бас нэг барьж байгаагүй. Ер нь техник хэрэгслээс ерөн хол. Гэтэ энэ сургалтанд байгаадаа илүү их амжилт олж мотоцикл машин барьж бүгдийг сурнаа л гэж. Хамаатан дээр чинь бас нэг мөр байгаа шүү. Хамаатан хүмүүс зүгээр дотоодоос гадах шагаа за. Одоо энэ хамаалт юм. Наавар сойж байна. Гэтэ наа чи уян бид учраас Сонон. одоо гарын хамтар зэрэг өгч байна. Тэр бүсээ. Гарын доор мэтрээд ашиглаж байна тийм ээ. Нүний гар хороо бүрэн шалгана шүү дээ. Шуу асны хугал гэл хийсэн болохоос та ерөөсөө шалгахгүй юм заяа. Яг аль ясна яаж уурч. 2 яс байгаа шүү дээ. Шүнээрээс. За энийг авчих. За дараагийн дугаард энэ болт ерөөсөө ямар ч юм хэцэгцгүй.
Гэрээ дахлагч нарыг мэрэгшүүлэх сургалт нь онол практикийг ажлын байран дээр байгаа мэт бодитоор явуулсан нь энэ сургалтын бас нэгэн онцлог байлаа. Тухайлбал тохиол хяналтын операторын ангийнхан онлоор сурсан зүйлээ практикт ашиглаж гэрийн цэргийн техник 164 дугаар ангид тохиолдол хяналтын камерыг өөрсдөө угсран суурилуулсан байна. Мөн хээрийн хичээлийг хилийн цэргийн тэг 267 дугаар тусгай салбарт явуулан хил зөрчигчийг илрүүлэх, мөр хянах зурвсыг шалгах зэрэг чадварыг эзэмшүүлжээ. Миний бие бол хил хамгаалтанд оролцох хичээлийг зааж байна. Хил хамгаалтанд оролцохдоо эдгээр хил хамгаалах байгууллагад одоо тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэгч албан тушаалтнуудад хилийн манааны бэлтгэл, хилийн манааны журам, за яг хил хамгаалтанд оролцоход нэн тэргүүнд одоо хилийн манааны ахлагч нарт ямар мэдвэл зохих зүйлс байна. За тэднийг онлайн мэдлэгийг өрнөд заасны одоо хээрийн хичээлээр батхан сургалт дадлагыг явуулж байна. За эдгээр дадлагыг явуулахдаа яг газар орон дээр хилчин хүн хилийн манаанд одоо хэрхэн үүрэг гүйцэтгэж оролцох ёстой, хилчин хүний одоо зайлшгүй мэдчих ёстой анхан шатны болон цаашид үүрэг гүйцэтгэхэд одоо шаардлагатай байгаа мэдлэг мэдээллүүдийг бол одоо баттхан сургалт зохион байгуулж байна. За хичээлийн сургалт бол одоо сонсогч сургалтч нар бол хичээл сургалтанд нэлээд идэвхтэй сайн оролцсон юм. Одоо эдгээр тавьсан камеруудаа бичгч руугаа нэмж үзнэ. Одоо байгаа камеруудын IP-г маань болохоор бичгчнээс өөр IP-г байгаа. Тийм учраас камеруудынхаа IP-г компьютер дээрээс IP-г нь өөрчлөөд бичгчтэйгээ адилхан ялтай болгоод тэтгэгч рүү оруулна гэсэн үг. Бид одоо энэ гэрээ тахлагчийн хүрээнд яг юу сурж байгаа вэ гэхээр тохиол хяналтын систем болох энэ камерын үйлдэлийг одоо яаж оруулах, камер лангийн утсыг яаж толгойлох, жишээ нь одоо тэгээд камерыг одоо дэлгэсэн дээр яаж харуулах, камерын дотоод IP-г яаж солих, одоо жишээ нь бичгчийн IP-г бас яаж солих, свич нь ямар үүрэгтэй, поётой пойгүй, одоо жишээ нь камер одоо өөр цэглэгаантай цэглэгаангүй гэдэг янз бүр байдаг. Тэрийг бүгднийг судлаад ерөнхийдөө хилийн ставууд дээр очиод ер нь асуудалгүй камер тавихаар тохиол хяналтын системийг ажилуулахаар ер нь бэлтгэж байгаа. Одоо энэ чадвараа хилийн став дээр очиод ер нь ставуудын тэр онцгой объект дээр камер тавих, эсвэл яг хилийн шугамд зурвас камер тавих ер нь бүрэн чадамжтай болсон. Энэ бүгдээс гадна алфаагчдын бие бэлтрийг хөгжүүлэх зорилгоор нунчаак сэлэм эргүүлэх, спортын хутга шидэлтийн хичээлүүдж багтсан юм. Тэгээ ер нь энэ бол их даваа талтай ахлагчид бие хамгаалах урлагт төвшин дээшилж өөрхийн бие хамгаалах юм чадвар сайжирч байгаа гэх юм уу. Тэгээд ер нь бол төрлүүд нь хэм бол хутга шидэл, сэлэм, нунчаак гэсэн төрлүүд дээр явж байгаа. Хутга шидэлт нэг метрийн зайнуудаас ондоо барина. 3 м тэгэхэд бүхснөөс нь 4 м-ээс идэх юм бол 90-ээс нь бэр шидэж юм уу бас ондоо байна. За нэг юм бол хайх уу. Өнөөдрийн байдлаар сургалтын хөтөлбөр төлөвлөгөө 75% хэрэгжээд явж байна. За үлдсэн хугацаанд бол цэвэр одоо дадлага, практикийн одоо хичээл сургалтууд орохоор одоо төлөвлөгдөд явж байна. Анхны гих тодтолтой энэхүү сургалтыг бид бүхэн үе шаттай сурвалжлахыг хичээлээ. Манай сурвалжлах баг сургалтын явцтай 2 дахь удаага танилцахад байлдагч Тэмүүлэн маань цол нэмээ зогсохгүй жолооны АБ ангилалтай болж ажиллажээ. Улсын хил хамгаалалтад шинэ техник хэрэгсэл сүүлийн жилүүдэд их нэмэгдсэн учраас жолооны хос ангилалтай байх нь алфаагчдад давуу тал болж байна. Би болохоор өөрөө хилчин жолооч мэргэжлийг сонгож одоо квадроцикл, механик машин тэгээд иймэрхүү төрлийн машинуудыг унж байгаа. Тэгээд жолооны шалгалт, дөрмийн шалгалт, хотын жолоондоо шалгалт өгөө тэнцээд жолооны үнэлгээ одоогийн байдлаар би авцсан байгаа. Над алдаж болохгүй боломж гэж бодож байгаа. Яагаад гэвэл хилийн хамгаалах ерөнхий газраас гэрээ тахлагч боловсруулах, мэрэгшүүлэх, анхан шатны сургалт биднэр дээр явагдаж байгаа болохоор над ерөөсөө манай би бас найзуудтайгаа ярьсан, хилийн зэрэг талбаас найзуудтайгаа ийм боломж байсан бол манай найзуудаас энийг алдахгүй явах байсан гэдгийгсэн. Тэгээд тийм ч учраас би энэ сургалтандаа хичээж хичээл зүтгэлтэй их амжилттай явж байгаа. Хил хамгаалах байгууллага улсын хил хамгаалалтад нисгэгчгүй нисэх хэрэгслийг ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор дроончин гих шинэ нэршил бий болсон.
Энэ удаагийн сургалтаар гэрээ дахлагч, дорооны нисгэгч нарыг анх удаа бэлтгэж байгаа бөгөөд ингэхдээ симуляц төхөөрөмж болон задгай талбайд нисгэгч нараа сургасан байна. За бид өнөөдрийн хичээлээр гадаад талбай дээр хэдүүлээ нё. За одоо хоёрыг нисэж үзсэн тийм үү? За одоо өнөөдөр болохоор хэдүүлээ одоо дотор за симуляц орчин дээр хэдүүлээ сургалтаа явуулна. За давхар за юун дээр дэлгэцэн дээр харагдж байгаа нь болохоор хэдүүлээ Mac 2 Pro дээр хэдүүлээ өмнө нь симуляц ашиглаж үзсэн тийм үү? За өнөөдөр тэгвэл хэдүүлээ давхар утсан дээр симулятор ашиглаж үзье. За хэдүүлээ одоо болохоор яг сургалтын дээр авто 2-ыг ашиглаж байгаа учраас одоо энэ дээр яг симулятор дээр авто 2-ын гарыг ашиглаад хэдүүлээ дорооно нисгэж үзье. За энэ дээр болохоор спорт мод давхар явагдаж болно. Хэдүүлээ мэрэгжлийн юун дээр ашиглаж болно гэсэн үг. Дорооно. За симулятор ашигласнаар хэдүүлээ за одоо дорооно унах эрсдэл за тэгээ дээрэс нь хэдүүлээ гарч болсгийн эрсдээс урсгалын сэргийлж хамгийн түрүүний бид эдийн сурах за мэдэж авах хэрэгтэй ийм анхан шатных нь сургалтыг хэдүүлээ энэ тэнхимд явуулж байгаа гэсэн үг шүү. За би ер нь цэргээр явах хэвээр хүн юм байна гэ 10 сар хаахта тодорхойлцсон байсан. Тэгээд наашаа ингээд хил хамгаалах байгууллагаас энэ зарласан энэ гэрээ тахлагч гэсэн мэрэгжилд яг анхных нь болж хамрагдж байгаад бас амар баяртайгаа. За тэгээд энэ суралцах хугацаанд одоо яг энэ дорооны талаар болон яг хилийн цэргийн юм тодорхой ойлголтуудын талаар бүр улам лавшруулж сурсан. Тэгээд дорооныг яг анхан шатны бас мэдлэгээс нь ахуулаад одоо яг ингээд хаана хөөргөж хаана зогсоох ёстой тий хэдэн метрээс дээш одоо нисгэж болохгүй гэдэг ер нь бүх талаар ер нь суралцж байгаа. Бид дорооныг яг практик байдал дээр ашиглахаас гадна бас сургалтын танхимдаа симулятороос ашиглаж тэгэж дадлага хийж байгаа. Тэр нас ер нь айгүй дрон нисгэхэд айгүй чухал бэлтгэл ажил болд юм лээ. Тэгээд симулятор дээрээ суугаад бүгд компьютер гар утсан дээрээ симулятора тоглож жагаад тэгээд гарч ирээ гадаана практик дээр дадлага хийхэд бас яг өр нөлөөг нь сайн өгдөг. Энэхүү 2024 оны 1-р ээлжээр хугацаа цэргийн албанд татагдсан залуус өөрийн хүсэлтээр гэрээ дахлагчийн албанд нэгдэн 45 хоногийн хугацаанд амжилттай бэлтгэгдэн төгсөлтийн арга хэмжээгээ зохион байгууллаа. Өргөн мөргөдөг генерал, сонсогч өрднөөр цол гэрчлээ энгэрийн нэмдэг авахаар ирлээ. Нэвтрүүлгийн эхэнд байлдах цолтой байсан Тэмүүлэн маань сургалтын төгсгөлд дээд дахлагч цолоо зүүж хил хамгаалах ариун үүсээ гэрээ дахлагч элчин жолоочоор үргэлжлүүлэхээр боллоо. Хил хамгаалах байгууллагт ахлагчийн бүрэлдэхүүнд орсондоо маш таатай байна. Цаашид анги салбар дээр очиод өөрийн сурсан мэдсэн бүх зүйлээ хичээнгүүлэн ажиллах болно. Хоёргүй сэтгэлээр хил хамгаалах байгууллагата цаашдаа улам сайн хичээх болно. Тэгээд ийм боломж өгсөн хил хамгаалах байгууллага тэгээд намайг тусалж дэмжсэн ар гэр багш, сургалтын төвийн багш, удирдлагууд та бүхэндээ хичээнгүүлэн баярлалаа. Энэхүү сургалтанд болохоор дорооны мэргэжлээр сурж одоо бүрэн төгссөн. Тэгээд өнөөдрийн төгсөлтийн арга хэмжээ маань нэг нь бол үнэхээр сайхан байна. Сэтгэл одоо айгүй догддаг юм байна. Одоо цаашдаа хил хамгаалах байгууллагад хэлчин дорооны мэргэжлээрээ хуваарлсан анги дагуу цастагуудаараа хуваарлагдаж ажиллана. За тийм учраас ер нь бол цаашдын амьдралдаа одоо хил хамгаалах байгууллагад ажиллахдаа туйлын сэтгэл хангалуун сайхан байна. Манай хугацаа цэргийн албан хаагчид анх удаа 10 сар цэргийн албан хаагаад
өнөөдөр энэхүү 2 сарын сургалтанд хамрагдаж хил хамгаалтанд ашиглагдж байгаа нисгчүү нисгэр хэсэл, дрон, машин техник эзэмших, хил хяналтын ажилтан, хяналтын оператор, тээврийн хэрэгслийн шалгач гэсэн ийм олон мэргэжлүүдээр өнөөдөр мэргэшиж, мэргэжлийн үнэмлэх энгийн тэмдэгэ гардаа авлаа. Мөн 12 сарын дараа цаа цэргийн албаагчид маань ахлагчийн игнэнд шилжлээ. Энэ бол Монголын хил хамгаалтыг бэхжүүлэх, Монгол улсын хил хамгаалтад мэрэгсэн хилчдийг бэлтгэх анхны түүчээ, анхны сургалт болж чадсанараа онцлог байлаа. Анхны их тодтолтой сургалтаар төгсцөөсөн залуус бүгд хил хамгаалах байгууллагын ахлагч нарын игнэнд багтаж хил хамгаалах ариун үйлсээ үргэлжлүүлж байна. Тэднийхэн хариуцлагатай нэр төртэй албан өндөр амжилтыг хүсэн гэрээ дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай эзэгчтэй.